Таних нэгдэг байгаа юм те. Яаханда мессенжерт ороогүй юм уу? Мессенжерт байна. За хичээлдээ оръё да. Үргэлжлүүлье. Түрүүний хичээл дээр болохоор бид нэр ерөнхийдөө өгүүлбэрийн бүтцийг үзсэн штэ. Гол өгүүлбэр яаж бүтдэг юм бэ? Өгүүлбэрийн гол гишүүд хэрхэн холбогдох вэ? Хэрхэн төгсөх вэ? Өгүүлэгдэхүүн нь өгүүлбэрийн гол эзэн нь буюу өгүүлэгдэхүүн нь subject нь ямар нөхцөл залгадیں۔ Тэгээд өгүүлэхүүн нь буюу төгсгөл нь ямар эксперттэй байдаг юм бэ гэж үзсэн тийм ээ. За би юугаа түр хаагаад орхи. За ингээд дэлгэцэн дээрээ тайлбарлаа явчих. За бид сэргээгээ санахад түрүүчийн хичээлээ эргээгээд нэг саний. За өгүүлбэр хоёр жинхэнэ нэрээс буюу хоёр нэр үгээс бүтэж болно гэсэн тийм ээ. Тэрний нэг жишээ гэх юм бол 제가 학생입니다 гэсэн шүү дээ тийм ээ. Би оюутан. Би сурагч гэсэн юм хоёр үг байна. Энэ хоёр үгийг өгүүлбэр болгохын тулд холбоно. Яаж холбогддог юм бэ гэхээр и юм уу га залгана. Тэгээд төгсгөл нь имнида байна гэж. Нэр үгийн хувьд босоо итэй имнида байна гэж. За мөн дараагийн жишээ гэвэл 연필. 연필 гэж юу вэ? Юу вэ? Харанда тийм ээ. Тэгэхээр энэ юу болж байна? 이것이 연필입니다 гэх юм бол энэ бол харанда. Тий, 이것, 저것, 그것 гэдэг нөгөө заадаг үгсийг заах төлөөний үгсийг ярьсан шүү дээ. 이것 гэдэг нь и, 저것 гэдэг нь тэр, 그것 гэх юм бол хийсвэр. За тэгэхээр 이것이 이 авсан байгаач 이것이 연필입니다. нэр үг учраас нэр үгээр төгсөж байгаа учраас адилхан төгсөж байна. 학생입니다. 연필입니다. бид нар ч гэсэн өөрсдөө танилцуулахдаа тэгдэг штэ. Өөрийнхөө нэрийг хэлээд 입니다 гэдэг үгээс жишээлх юм бол баяндалагийн хувьд бол яг уу 저는 эсвэл 제가 баяндала입니다. баяндала입니다 гэж залгадаг биз? 간절입니다. ил төгсгөл нь ардаа ишиг орчхоор дандаа ир болчиход тийм учраас 간절입니다. тэгдэг үү? ганзуулаа. сонсч байсан уу өөрийнхөө нэрийг тэгж байхыг? 간절이. ганзуул гэдгийг арталт залгаад 간절이. 자. мөн 아버지가 бас 가 залгасан байгаас 이사입니다. 이사 гэж юу гэлээ? Эмч гэсэн тийм үү? За. энэний арт эсвэл 가 залгахгүйгээр энэ залгаж болдог гэсэн тийм ээ. Жишээлх юм бол 저는 학생입니다. 학생입니다. ингэж болно. мөн 이것은 연필입니다. ингэж болно.
Мөн яаж болох вэ? 아버지는 이사입니다. ингэж болно гэсэн үг. Гэтэ энэ тохиолдолд ялгаа нь юу вэ гэвэл авчрын хувьд адилхан гэхдээ нюансын хувьд бол энэ нь юу гэсэн илүү тодотгох. Энэ чинь, энэ нь, аав нь, аав чинь тийм ээ? Иймэрхүү байдлаар төлөөний үг байдлаар монголоор бол ингэж яг ялгыг гэвэл нарийн ялгыг гэвэл иймэрхүү утгын ялгаа байгаа гэж ярьсан. За тэмдэг өгүүлэх үнэт буюу тэмдэг нэр манайхаар бол тэмдэг нэр сайхан муухай өндөр нам юмны шинж тэмдэг заасан үг орох юм бол үгтэй өгүүлбэр нь ямар байх юм бэ гэхээр мэдээж өгүүлэгдэх хүн нь ийг аавна жинхэнэ нэр буюу нэр үгийн араас ийг залгана төгсгөл нь үйл үгтэй адилхан имнидас имнида байна гэсэн тийм ээ. Жишээлх юм бол 친구가 좋습니다. 좋습니다. За энэ дээр болохоор үйл үгийн үндэс нь болохоор чута штэ. Та нар нөгөө үгнээс харсан байх, чэйжилсэн байх гэж бодож байна. Чута. байна уу? байна. 안녕하십니까, 선생님. 어서 와요. 네. Тэгээ яаж вэ? Энэ дээрээ ерөөсөө үйл үгийн дааг нь авчих юм бол үндэс нь үлдэнэ. Тэгээ энэ дээрээ симнида залгацсан байна шүү дээ. Гэвүүлэгчээр төгссөн байгаа учраас симнида залгана гэж игсэн. Тийм учраас чусамнида болчихж байгаамаа гэж. За сүрийн напумнида гэж байна. Сүр мэдж байгаа бах тийм. Энэ дээр ий залгасан байна. Сүри 나부 гэсэн үндсэн дээр шууд имнида залгацсан. Напумнида. За энэ болохоор яасан? 학생 이 залгаад 많다 гэдэг үгийн ман гэсэн үндсэн дээр гэвүүлэгч төгссөн учраас симнида залгасан байна. Тэгээ 학생이 많습니다 гэсэн үг болжээ гэж. За бид нар өнгөрсөн хичээл дээр үзсэн зүйлөө тийм ээ давтчихна. За мөн яаж болох вэ гэвэл өгүүлбэр үйл үгээр төгсөж болно. Үйл үгээр төгссөн тохиолдолд дээрхтээ нэгэн адилхан, яг энэтэй адилхан тэмдэг үйл үгтэй буюу тэмдэг нэртэй адилхан имнида, симнида гэж төгснө. Жишээлх юм бол 친구가 гэд удаа гэдэг үг ирэх гэсэн тийм ээ. Эний үндэс нь уу. Тэгэхээр яг хуу шууд имнида залгаад инхээр өнгөрсөн цаг дээр болчихж байгаа. Бид нар өнөөдөр үзнэ. 갔습니다. Энэ дээд дэвсгэрээс инхээр дээгэр дэвсгэрлэнээс gat гэд 갔습니다. болсон. За энэ эдгээр бол энэ нэг үйл жинхэнэ нэр нь бол ойлгомжтой шүү дээ. Яг адилхан байна тийм ээ. Өгүүлбэр болгонд ямар ч өгүүлбэрт өгүүлэгдэх хүн буюу жинхэнэ нэр нь адилхан байна. 들어 удаа гэсэн үг шүү дээ. Адилхан энэ удаа гэдэг үгтэй адилхан. Учраас 들어옵니다. 들어옵니다 гэж юу гэсэн үг вэ? 선생님이 들어옵니다 гэвэл орж ирэх юм уу? 들어가다, 들어오다, 돌아오다. Энэ үгнүүд байгаа биз? Ялгаа бичиж андуурж болохгүй хооронд нь. Нэг нь уута, тураа. Нөгөөх нь болохоор уута тэгээд ард нь а залгаж байгаа юм. Тураа 갑니다. Ингүүл яах вэ? Тураа 갑니다 бол яах вэ? буцаад явах. Буцаад явна биз? Багш буцаа явлаа. Буцаа явж байна. 선생님이 들어옵니다. 돌아옵니다 гэж бас болно биз? болно. Тий. За үйл үг юм байна. Нэр үгээр өгүүлэх хүн нь нэр үгээр төгсөж болно. Өгүүлбэр нэр үгээр төгсөж болно. Жинхэнэ нэрээр төгсөж болно. Үйл үгээр төгсөж болно. За тэр болгонд ийм байна. Төгсгөл нь арай өөр байгааз. Гэхдээ жинхэнэ нэр тэмдэг нэр үйл үгийн хоёрын төгсгөл нь адилхан. Имнида. Гэхдээ үнэндээ бүгдээрээ
имнита симнитагаар төгсөж байна. Харин нэр үгийн хувьд нь босоо ийтэй гэж ойлгож байна. За дараа нь 3 гишүүнтэй болцсон байгаа. Өгүүлбэр маань 3 гишүүнтэй. Нэгэсэндээ хин юуг яасын гэсэн матч байгаа байхгүй юу? Асуултаар орлуулах юм бол хин 제가 юуг 김치 грил юуг байгаа тохиолдолд ил грил авдгаа гэдгсэн тийм үү? Монголоор бол заахын тиалгалын нөхцөл гэдэг. ик 김치를 грил чиг ишгээр төгсөж байгаа юм бол грил имгээр төгсөж байгаа юм бол 먹습니다. 먹다 гэсэн үг тийм ээ? 먹다 гэсэн үг. Эний үндэс нь мог. Гэвдэгчээр төгсөж байгаа учраас 씁니다. Энэ ч гэсэн мэдаач гэсэн адилхан тийм үү? За энэ нөгөө юуны дүрм байгааз давхар эсгэрийн дүрм. Энийг яаж уншиж чинь? Артлаар нь уншиж чинь, уртлаар нь уншиж чинь үү? Артлаар нь. Яагаад? Илгэ. Илин. Сайн. Сайн байна. Гэвдэгч аа. За сайн байна. Маш сайн. За ерөнхийдөө өгүүлбэрийн бүтцийн юм байна гэж ярьсан. За хүүрнэх өгүүлбэр, асуух өгүүлбэр, захирах хүсэх гэсэн 3 төрөлтэй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүрнэх өгүүлбэр гэдэг маань бидний зүгээр тийм юм болсон, тийм юм болж байна, тийм юм болдог, тийм юм болно. Мэдээлэл өгж байгаа байдалтай үгийг чинь хүүрнэх өгүүлбэр гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бидний үздсэн имнита симнитагаар төгснө. Асуух өгүүлбэр нь болохоор монголоор бол яасан бэ? Яадаг вэ? Яаж байна вэ? Ингэж асууназ солонгосоор болохоор имний мөртлөө га залгачиж байгаа юм. Имника симника залгачиж байгаа. Үйл үгийнхээ арталт шууд үйл үгийнхээ үндсэн дээр имника симника залгачдаг гэсэн үг. Нөгөө имний дагийн оронд га орсон байна гэсэн үг. Тэгэхээр га гэдэг ах юм бол асууж байна гэж ойлгож болно харах ханаа. За энийг та нар их сонссон байх тийм ээ? Га гэсэн асуултаа маш их тулгуурсан байх. За ирми мошимника, одиэсо басмника, мошлхамника гэх мэтэр тийм ээ? За захирах хүсэх төлөв. Захирах хүсэх төлөв гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэхээр тэг эсвэл тэгнүү. Тэгинг тэгнүү ингэнүү гэсэн үг үз. Солонгосчууд цэё гэдгийг маш түгээмэл хэрэглэдэг. 안녕히 가세요, 안녕히 계세요, 어서 오세요. тийм ээ? 많이 드세요, 맛있게 드세요, 빨리 하세요. сонсчихсан биз? Энэ болохоор захирах хүсэх төлөв. Энгийн захирах хүсэх төлөв. Энгийн. Бас шипшиё гэж сонсчихсан уу? 가십시오, 어서 오십시오, 들어오십시오. тийм ээ? 수고하십시오. 수고하십시오. Энэ дээд хүндэтгэл гэсэн үг. Дээд хүндэтгэл. Нөгөө имнита, симнита гэдэгтэй адилхан дээд хүндэтгэл. Ер нь имнита, симнита гэдэг чинь дээд хүндэтгэлийн хэлбэр байхгүй юу? Багшаа парамнита гэдэг нь юу гэсэн үг лээ? Парамнита. За. Тэг хүсэж байна. Парамнита тийм ээ? Энэ үз? Одоо захирах хүсэх тийм үү? Захирах хүсгүүдээ ижил утгатай байна тийм. За харъя. Энийн үндэс нь болохоор пара. Тэг яаж юм? Шууд имнита залгасч байгаас парамнита. Тэгэхээр энэ хүүрнэх өгүүлбэрийн төрөлд байна уу? Асуу өгүүлбэрийн төрөлд байна уу? Захирах хүсэх өгүүлбэрийн төрөлд байна уу? Хүүрнэх байгаач? Хүүрнэхт байна. Хүүрнэх. Зүгээр имнита симнита. Хэрвээ имника симника болчих юм бол асуулт болчихно. За жишээлх юм бол энэ дээр асуу өгүүлбэрт яах нь вэ? Парам ни ника.
Асуулт тавина. Ийм болно гэсэн үг байхгүй юу? Ингүүл асуух болно. За. Муус юу гэсэн үг шүү дээ тийм ээ? Муод. Муусл парамника. Муусл парамника. Юу гэж байна гэж асуулын гэнэ. Гэхдээ парада гэхээсээ илүү муусл one хэё. One хадаа гэж бас хэлдэг тийм ээ? За тэр бол үгийн сангийн асуудал. За ямар тач байсан? Ингээд өнгөрсөн хичээл дээр ярьсныг товчхон сэргээхэд ийм байна. За. За иймэрхүү юмнуудыг ашиглаад та нар өгүүлбэр над зохиосон байхаа гэж найдаж байна. За хүндэтгэлийн хэлбэр, хүндэтгэх хэлбэр. Тодорхой хэлэх юм бол хүндэтгэх нөхцөл. Тийг одоо үзэж байна. Хүндэтгэл гэхээр хүндэтгэлийн хэлбэр, хүндэтгэлийн нөхцөл гэхээр юу гэж ойлгож байна? Албан ёсны ярианы хэлбэр юм болоо. Албан ёсных байж болно. Албан ёсон дээр мэдээж панмал, эдний ярьдаг панмал тийм хүндэтгэлийн бус яриагаар ярихгүй штэ. Албан ярианых байж болно. Дээрээс нь тийм. Тий. Настай хүндэтгүү штэ. Биднийхэр бол чи гэж хэлж чадахгүй. Та гэж ярих. Тийм нөхцөл биз? Тийм үед хэрэгжилж байгаа. Манай монголчууд болохоор манай монгол хэлэнд яадаг юм бэ гэхээр солонгос шиг нөхцлөөр биш. Төлөөний үгээр илэрхийлдэг байхгүй юу? Жишээлх юм бол та. Чи тэгсэн үү? Та тэгсэн үү? Чи ирсэн үү? Та ирсэн үү? Ерөөсөө ялгаа нь юунд та чи хоёр дээр л байгааз төлөөний үгээр л ялгаж байгаас гэтэл солонгос хэлэнд яадаг юм бэ гэхээр солонгос хэл дээр хүндэтгэлээрээ нөхцлөөрөө илэрхийлждэг гэсэн үг байхгүй юу? Төгсгөлөөр нь, өгүүлбэрийн төгсгөлөөр нь. Жишээлх юм бол имнида. 저는 철수입니다. 철수 гэдэг нэрийг их жишээ авдаг. 철수. 저는 김철수입니다. 이 탁구입니다. нөгөө жошид бодлын эзэн дээр чинь юу гэж гардаг байлаа дээр үед. 신동혁입니다. 찬호입니다. тийм ээ. ингэж хэлэх юм бол хүндэтгэл, дээд хүндэтгэл. Нэг ёсондоо ярилцаж байгаа хүний хүндэтгэж яах гэсэн үг. бас яаж болох вэ гэхээр 저는 철수예요. гэж болно доо. 철수예요. зүгээр 어요 гэж зөвсгөж байна. Ингэх юм бол жирийн хүндэтгэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн амьдрал дээр анзаарсан байх солонгосчууд имнида гэдгийг ч яриад 어요гаар ч яриад зүгээр ч гэж яриад байгаа. 나는 안 가. 나는 안 먹어. гэдэг юм уу? 잘 먹어. зүгээр 어гаар төгсгдөг биз? Тэгэхээр энэ хүндэтгэлийн төвшингүүд яваад байна гэсэн үг байхгүй юу? Хүндэтгэлийн нэлээд хитэн 3 төвшин яваад байна гэсэн. Үндсэн 3 төвшин яваад байна гэсэн. Хүндэтгэлийн бус буюу эдний ярьдгаар панмал. За энэ эдний ярьдгаар бол панмал. Нөгөөх нь болохоор хүндэтгэлийнх нь болохоор дээд хүндэтгэлийнх нь болохоор чундэмал гэдэг байхгүй юу? Та нар сонсч ирсэн болоо яасан бол. Сонсч ирсэн панмал гэж сонсч ирсэн байсан уу? Байсан юм байна уу? панмал로 해. панмал 하지 마.
Сонсч байсан. Сонсч байсан байгаас энэ чинь хүндэтгэлнээс ундаа намайг надтай ярихдаа имнида симнида хэл гэсэн үг шүү дээ. Тэрээ панмал хажи масеё гэх юм бол панмаллу хажи масеё гэх юм бол намайг надтай ярихдаа имнида симнида гэж хэлээл гэсэн үг. Кинонд их хэрэгтэй үсэ тий. Тий. Яг зөв. Драмууд дээр чинь тийм ээ надтай энэ юм солонгосчуудын юу нь өөрөө тийм штэ. Нийгмийн соёл нь өөрөө тийм штэ тийм ээ. Хүндэтгэлийн ямар төвшинг сонгох уу гэдэг харилцааны маш чухал шинжийг илтгэдэг. Одоо нөгөө зохисгүй хүнтэй панмаллуу тийм ээ. Хүндэтгэлийн бусаар ярьчих юм бол хэлбэрээр ярьчих юм бол чинь маш том асуудал болно. Жишээлх юм бол настай хүний өдөөс ч юм уу эсвэл одоо нөгөө нэг ахлах ажилтныхаа өдөөс ч юм уу захиргийнхаа өдөөс ч юм уу панмал хийх юм бол ер нь нэлээд тэр нь ёс хоримгүй юм ёс алдсан юм болно. Пан байдаг штэ. Ялангуяа нөгөө хараар гэж ярьдаг. Хараар ажиллаж ярьж байгаас ярьж сурж байгаа хүмүүсийн хувьд панмал чундаймал хоёроо хүндэтгэлийн бас хэлбэр хоёроо ялгаж чаддаггүй болдоггүй хэцүү байдаг. Яагаад тэгдэг вэ? Тэгэхээр солонгосчууд ч өөртөө хүндэтгэлийн бусаар панмал хэрэглээд байгаа юм чинь нөгөө хүн чинь ч гэсэн нөгөө солонгосчуудад дуурайгаал хэлнэ штэ. Өөр арга байхгүй. Цаад учир начрыг мэдэхгүй юм чинь. Тийм учраас эргээгээд нөгөөдөлөө дуурайгаад нөгөө захирлаа дуурайгаад панмал хэрэглээд идэг. Тэгвэл яах вэ? Нөгөө захирал нь эргээд энэ өмнө хүмүүжилгүй. Ёс журамгүй. Ёс горимгүй те. Гэт ингээд буцаад уурлаад байдаг. Тийм учраас солонгос хэлэнд хүндэтгэлийн хэлбэр гэдэг юм чухал. Энэ хүндэтгэлийн хэлбэрийн учир насыг эхнээсээ нарийн тодорхой гаргаж мэдэх нь чухал юм аа гэсэн үг болж таарж байна. За үндсэндээ сая миний ярьсанчлан хүндэтгэлийн 3 төвшин байна. Хамгийн ихэнд дээд төвшин байна. Настай хүнтэй, ахмад хүнтэй, дээрээс нь дээд тушаалтантай ер нь л хүндэтгэж харьцах ёстой хүмүүстэй ярьдаг дээд хүндэтгэл. Жирийн хүндэтгэлийн бус буюу миний саяхан тайлбарласан панмал. За дээд хүндэтгэл нь яадаг юм бэ гэхээр дээд хүндэтгэл нь яаж илэрдэг юм бэ гэхээр таамаа гэсэн төлөөний үгийг тэр болгон хэрэглээд байдаггүй. Солонгос хэлэнд та гэдэг үг ер нь их төвөгтэй штэ. Зүгээр таншин гэд одоо ерөөсөө захиралтайгаа яриад иж болохгүй. Хизээч тэгж ярихгүй. Тэр хэрэгэлдэг юу нь өөр, нөхцөл нь өөр байгаа. За хүндэтгэлийн хэлбэр нь хүүрнэх хэлбэр дээрээ имнида симнида байна. Нэг ёсондоо би Монголоос ирсэн гэдгийг хүндэтгэлийн хэлбэрээр хэлж байгаа бол 저는 몽골에서 왔습니다. 이는 저는 김치를 먹습니다. 즉 김치를 안 먹습니다. 이득고에 후른자가 ярьж байгаа тохиолдолд имнида симнида. Бидний үдсэн имнида симнида. За асууж байгаа тохиолдолд нэгс асуулт нь бол амархан бас солонгос хэлэнд. Ерөөсөө төгсгөлийг нь л өөрчилчихнэ. Өгүүлбэрийнхээ төгсгөлийг нь л өөрчилчихнэ. 김치를 아버지가 김치를 먹습니다. 씁니다. байх юм бол хүүрнэх хэлбэр нь үз. 아버지가 김치를 먹습니까? гэх юм бол асуух болчихно. Нэг ёсондоо уртл нь яг адилхан
хамгийн сүүлчийн төгсгөл дээрээ хамгийн сүүлчийн үгэн дээрээ л ялгагдана гэсэн үг. Гэтэ асууж байгаа юм чинь юу нь өөр штэ. Өнгө нь өөр штэ. Зүгээр ярьж байгаа, хүүрнэж байгаа, асууж байгаа юм чинь өөр штэ. Тэгээд ч энэ хоске, киок орсон учраас чанга юу хэлээд өндөр хэлээд чанга хэлээддэг. Хашгирна гэсэн үг биш тэгтээ. Моксомника гэсэн байдлаар. Га иймэрхүү. За. Захирах үсэг нь болохоор шипшио гэж төгснө гэж. Жишээлх юм бол 어서 오십시오. За, 식당д ороход ингэж хэлдэг биз? 어서 오십시오. Ямар нэгэн газар ороход ингэж хэлдэг биз? Банкнд ороход ч гэсэн инээ. Жигуан зогсож хагаад 어서 오십시오 гэдэг ингэж хүлээж авдаг биз? Энэ нь захирах хүсгийн хүндэтгэлийн хэлбэр байх нь байна. Тавтаа морил гэж байгаа юм шүү. Тэ, тавтаа морил. За. Жишээ биччихье энэ дэр. 몽골에 갑니다. Хүүрнэх хэлбэрийн хүндэтгэлийн хэлбэр нь болохоор 갑니다. Монгол явна. Монгол явдаг. 몽골에 갑니다. асуух юм бол яах вэ? Монгол явах уу гэж асуувал 몽골에 갑니까? 몽골에 갑니까? 가 залгачаад болж байгаа. 어서 오십시오. 몽골에 자, энэ өгүүлбэрээр л явъя л та. 몽골에 가십시오. За, жирийн хүндэтгэл нь болохоор дээд хүндэтгэл нь биш. Жирийн хүндэтгэл нь энгийн байдлаар. Тэр болгонд л одоо имника гэдэг хар чинь төвхтэй штэ. Одоо нэг байнга бүхэлдсэн гэсэн үг штэ үнэндээ бол тийм ээ. Гэтэл тех шаардлага байхгүй тохиолдол байж болно доо. Жирийн байдлаар. Гэхдээ панмал хэрэгжилж болохгүй. Тийм тохиолдолд аа юу. Ер нь энэ хамгийн түгээмэл хэлбэр хүндэтгэлийн. Ямар ч үнэтэй харьцаж болдог. Хүүхдтэй ч харьцаж болно шүү дээ. За. Жишээндээ оруулах юм бол 몽골에 가요. Монгол явна. Монгол явдаг. 저는 몽골에 가요. асуувал яах вэ? Монгол явах уу гэж юу гэж асуух вэ? 몽골에 갑니까? жирийн хүндэтгэл дээр. Дээд хүндэтгэл дээр бол 갑니까 гэж бид нар бичсэн тийм ээ? 아, тийм шүү дээ. Тий. 몽골에 가요. 몽골에 가요? 예, болоо. Энэ хүүрнэх энэ аю дээр энэ хүүрнэх өгүүлбэр асуух өгүүлбэр хоёр нь адилхан байгааз адилхан 가요 байгааз бичгээр бол ялгаж болж байна тийм ээ. Ард нь асуултын таньдаг тавьчих штеп. Тэгэхээр ингээ бичиг дээр бол ялгагдаж байна. Яриан дээр яах вэ? Яриан дээр чи асуултын тэмдэг тавьж болохгүй штеп. 몽골에 가요 гэчихэд ард нь асуултын тэмдэг гэж хэлэхгүй. Тэгэхээр яах вэ? ярианыхаа өнгөөр. Өнгө. Зүгээр хүүрэж байгаа. Би Монгол явна гэж хэлж байгаа. 몽골에 가요. 저는 몽골에 가요. гэж хэлж байгаа. асууж байгаа. 몽골에 가요? гэж байгаа хоёр өөр ахгүй. Миний хувьд л энэ асуух өнгийг ялгах нь хэцүү байдаг байсан. Тэндээ. Ер нь нилээн удаан хугацаанд. 가요 гэж хэлж байгаа. 가요 гэж асууж байгаа хоёр хэцүү.
Ягаад гэвэл өнгөөрөө ялгагддаг учраас. 뭐 좀 해요. 뭐 해요? гэдэг чинь бас ялгаагүй л байхгүй. За. Захирах үсгээр 세요 залгах чинь ерөөсөө шууд. 가세요. 안녕히 어떤 нөгөө урд нь 안녕 залгачих юм бол 안녕히 가세요. 가세요. 들어가세요. 날려가세요. 예, 집에 가세요. гэдэг үү? 어디에 가세요? За, энэ захирах үсэг төлөв гэр юм бай. Энэ 세요 гэдэг бас асууж болдог. Зүгээр асуух өгүүлбэртээс орж болдог. Тэр тохиолдолд мэдээж өнгөөрөө ялгагдана гэсэн үг. Жишээлх юм бол ингээд таксин суулаа гэж бодъё. Тэгшэрэл асууя. Тэгсэн чинь кисаа нь асууж байна. Жолооч нь киса гэдэг нь штэ. Киса нь асууж байна. 어디 가세요? 어디 가세요? гэж асуунаас. 어디에 가세요? ингэж асууж болдог. Эсвэл зүгээр тэгвэл яг уу урдаас нь яг уу. 지금 뭐 간석동 가세요. 간석동에 가세요. 그래서 전철역 밑으로 전철역에 가주세요. 가세요. 가주세요 гэж хэлдэг үз? хөвчлэн. За. За энэ захирах үсэг төлөв нь. За захирах үсэг төлөвийн хамгийн захирах ер нь ярианы өгүүлбэрийн хүндэтгэлийн бус буюу 반말. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр ямар нэгэн онцгой нөхцөл байхгүй шууд 몽골에 가. 난 몽골에 가. хүндэтгэлийн бус тохиолдол. Дотн найз, эсвэл дүү хүн ийм тохиолдолд хэрэгэлдэг. Асуухтаа яах вэ? Хүндэтгэлийн бусаар асуухтаа Монгол явах уу гэж асуухтаа 몽골에 бас адилхан. 가? адилхан. 몽골에 가? 너 요즘 몽골에 가? 올해 몽골에 가? 언제 몽골에 가? гэх мэтээр. Нэгээс нь амар байгаач хүндэтгэлийн бус нь ямар нэгэн нөхцөл залгадаггүй. За юун дээр үзье. захирах үсэг дээр яах вэ? бас адилхан. 몽골에 가. зүгээр 가 гэдэг үз? 몽골에 가. 빨리 몽골에 가. 몽골에 들어가. 몽골에 돌아가. зүгээр 몽골에 가. Монгол руугаа яв гэж чинь одоо муудалцлаа гэж бодъё тийм ээ. Захирал нь уурлаа гэж бодъё. Хөөлөө гэж бодъё тийм ээ. Монгол руугаа яв гэд. Тэр тохиолдолд 몽골에 가. гэж сонсчихсан тохиолдол байгаа юу? Сонсч байсан бол тэрнтэйгээ холбоод ингээд хүнсог хийгээд эргээд сэргээгээд санаад ийм очиртай байна, тийм очиртай байна. Захирах үсэг төлөв эргэж байсан юм байна. Гээд авчаарай. Дүгнэлт хийгээд. За ийм байд. Бид нар түрүүний хичээл дээр өгүүлбэрийн ерөнхийдөө ямар юугаар төгсөж гэнэ гэдгээр нь ялгасан тийм ээ. Нэр үгээр төгсөж гэнэ үү? Тэмдэг нэрээр төгсөж гэнэ үү? Үйл үгээр төгсөж гэнэ үү? Гэдгийг нь бид нар авч үзсэн. Нэр үгээр төгссөн тохиолдолд босоо итэ буюу имнида тэгээд бус нь имнида симнида гэж үзсэн бол өнөөдөр өгүүлбэрийн
Дараа нь өгүүлбэрийн ялгаад хэлбэрийг үзсэн тийм үү? Хөөрнөх өгүүлбэр зүгээр ингэн тэгэн ингэдэг тэгдэг гэж ярих. Асах өгүүлбэр. Имникаас имника. Захирах хүсэх. Ийм хэлбэрүүд байна. Гэтэ энэ төр маань хэлбэр болгоно нь хүндэтгэлийн төрөл болгоно нь өгүүлбэрийн төрөл болгоно нь хүндэтгэлийн хэлбэртэй байдаг. Хүндэтгэлийн дээд хэлбэр нь хөөрнөх өгүүлбэр дээр имнида, симнида, асах өгүүлбэр дээр имника, симника, захирах хүсэгтэр шипшио. Жирийн хүндэтгэл нь болохоор хөөрнөх өгүүлбэр, асах өгүүлбэр хоёр дээр адилхан аюу. Гэхдээ өнгөөрөө ялгагдана. Асууж байгаа өнгө. Захирах хүсэгтэр болохоор сеё. Жишээлх юм бол осоо усеё гэж байнга хэрэглэдэг. Бүр бүхийж мэхийж агаад дээд хүндэтгэл хэрэглэсэн тохиолдолд осоо шипшиё гэж хэлдэг биз. Жирийн тохиолдолд зүгээр осоо усеё. Балио усеё. Пиро усеё. Сеё залгацж байгаа. Шисеё гэдэг үг сонсч байсан уу? Шисеё. Байгаагүй. Амраарай, завсарлаарай, ажил хийж агаад тийм үг сонсч байгаагүй юу? Ажил хийжсэн хүн бол энэ үгийг заавал сонссон байна. Шисеё. За, шисеё. 칩시다. За. Энэ дээр нэмэх нь. За, хүндэтгэлийн бос нь бол онцгой ямар нэгэн онцгой нөхцөл алга. Зүгээр л оогоор төсөөл явж байна. Эсвэл тэр чигээр нь када гэдэг үгийн үндс нь ка штэ. Тэгтээ тэргүй ихшгээр төгсөж байгаа юм чинь ка. Тэгэл ка. Ихшгээр гівсгээр төгссөн тохиолдолд мог залга гэсэн. Эсвэл ав тийм ээ. Тада. Мөн тада. Хаалга хаа гэвэл мөн тада гэдэг. Мөн тада. Хүндэтгэлийн бусаар захирж байгаа тохиолдолд. За, иймэрхүү хэлбэрүүд байна. Иймэрхүү байдлаар ингээд зэгцэлж болно. Ямар нэгэн байдлаар зэгцэрж байна уу? Одоо эмхлэгдэж байна уу? Энэ өнөөдрийн жижигүр ямар хүн байгаа юм бэ? За, энэ саяхан ярьсан зүйлээс асуух, лавлах, дээрэс нь сонирхох, комментлах юм юу вэ?